Дэлгэр 37 настай тэр хөдөө нөхөр 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Зарлал маргааш багийн иргэдийн нийтийн хуралтай тул иргэд 14 цагт багийн төвд хүрэлцэн ирнэ. Хөөшөө, за сайн уу дэлгэрээ. Олон жил уулзалтаагүй юм байна штэ. Хаагур юу хийж явна хөө? Хөөе, сайн уу? Найз нь хөдөө байгаа. Барагтай л сумын тув орж ирэхгүй хаяал орж ирдгийг. За чи минь хаагур юу хийж ин да? Үгүй ээ, найз нь сумын багийн дарга ажил хийж байгаа шүү дээ. Хөөе, тийм үү? За миний найз яаж дарга болсон юм? Сумын иргэдэл сонгодгийн дахөө. Өө, найз нь машин мотоцикл унж чадахгүй. Нөхрөөл явуулна да. Эмэгтэйчүүд бид чинь хүүхэд асрах, хоол хийх, сайн сүүний ажил гээд юун тэр баг сумын хурал сууж дуу хоолойгоо хүргэх. Ерөөсөө мэд хэмгүүл үдийг хүрлээ шүү дээ. Гэхдээ юутайч найз нь маргааш ар гэрийнхээ асуудлыг зохицуулаад ерөн чамтай цуг явнаа. Угаасаа биднэрт нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох боломж ховор байдаг штэ. Орон нутгийн багийн иргэдийн нийтийн хурал нь тодорхой нэг төвлөрсөн газар зохион байгуулагддаг бөгөөд уг хурал зөвхөн машин, мотоцикл жолоодож чаддаг хүмүүс л очдог. Тэгэхээр голдуу ирчүүд оролцно. Иймд малчин эмэгтэйчүүдийн оролцоог хязгаарлаагүйч заавал эмэгтэйчүүдийн саналыг авах, оролцуулах хууль тогтоомж байхгүй байгаа нь боломжийг нээж өгөөгүй байна гэсэн үг юм. Энэ удаагийн хурлаар орон нутгийн хөгжил дэвшилт эмэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, тэдний нийгмийн баялагын үр шимээс адил тэгш хүртээх, таатай орчинд бүрдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах, хүний эрхийн хэрэгжилт, бодит амьдрал дээр хэрхэн хэрэгжиж байгаа, мөн эрхийн ямар асуудал хамгийн их зөрчигдөж байгаа, түүнийг яаж шийдэх, нийгэмд гарч байгаа сөрөг үзэгдлийг арилгахад шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргийг ярилцах юм аа. Тэгэхээр чи заавал ирээрэй хөө. Нөхөр дашин хүүхдүүдтэйгээ хонь малаа хариулж, гэрийн ойр зургийн ажлыг хийхээр хоцорч, дэлгэр саахал дайлын хэсэг хүмүүстэй хамт явж хуралд оролцлоо. Дэлгэр хуралд оролцсноор өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эхний алхмаа хийж, айл саахалтын эмэгтэйчүүдэд мэдээлэлээ хуваалцаж, тэдэнд тулгамдж байгаа асуудлыг ярилцсан, тэдэнд нийгэмд идэвхтэй оролцож байхыг уриалан нөлөөлсөн. Шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье.